Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Та бүхэндээ Сүрээр дарагч хэмээх 17 дугаар жарны гал морин жилийн сар шинийн бэлэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Дааг далантай, бяруу булчинтай, онд минд тарган давтаа орж сайхан хаврцгааж байна оо. Сар шинийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Хүрээ! 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 Говьтай аймгийн Гуйлан тосгоны Улаанбаатар хот дох нутгийн зөвлөө санаачлан зохион байгуулж байгаа. Говьтай аймгийн Гуйлан тосгонд ажиллаж амьдарч байсан Говьтай аймгийн Гуйлан тосгоноос төрсөн Монгол улсын гавьяат цолтон төрийн сойрхол цолтонгуудын онцолж оруулсан сар шинийн тусгай дугаар нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болж байна. Амархан сайн байцгаана уу? Үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? Гуйлан тосгоны 60 гаруй жилийн түүхтэй энэ сайхан нутаг уснаас төрөн гарсан алдар гавьяатнуудыг нэгэнд ор цуглуулан энэ удаагийнхаа сар шинийн дугаарыг үзэгч та бүхэнд өргөн барьж байна. Тэгээд үзэгч та бүхэнд энэ сайхан өргөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя да, тийм ээ? За тэгье. Уламжлалсаараа зүүн талаасаа эхлээд та эсэ танилцуулъя. За тэгье да. За ингээд өнөөдрийн манай баярын тусгай нэвтрүүлгийн маань зочин хоймрын хүндэт зочноор Монгол улсын гавьяат багш Доргийн Жамин багш маань, Жамин гавьяат маань хүрэлцэн ирсэн байна. Сайхан халуун алга ташлтыг өргөн барьцгаая. За миний зүүн гар талд сууж байгаа энэ эрхэм бол Монгол улсын соёлын гавьяат сэтгэлтэн Дарзывын бор гэж эрхэм сайхан гавьяат маань хүрэлцэн ирсэн байна. За түүний дараа Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан доктор профессор Чимэт доктор маань хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан Дөгөржвийн Инвиш гавьяат маань хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын гавьяат барилгачин Архичаагийн Дайримаа гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Монгол Ван компани захирал Говьтай аймгийн Гуйлан тосгоны Улаанбаатар хот нутгийн зөвлөлийн Дитэргүүн Гуйлан тосгоны Ариат Лусан дашийн алтан гэрэл хүрэлцэн ирсэн байна. Амар нүү нэвтрүүлгийн маань зочин хойморт Монгол улсын гавьяат тээвэрчин Жамсрангийн цэгмэд гих эрхэм хүндтэй хүн маань духлан суусан байна. Сайхан шинэлж гин үү та? За тэгэхээр цэгмэдгой хувьд дэлгэр сумын явуул за Гуйлан хороо гэж байгуулахад одоо анх ирж сууршин газар тариалангийн шанг татаж байсан ийм одоо анхдагчдын нэг ийм эрхэм хүндтэй хүмүүс байна. За миний баруун гар талд Монгол улсын гавьяат эдийн засагч Ганжуурын Бямжууга ирсэн байна. За Бямжууга хувьд за одоо анх Гуйлангийн аж ахуйгаас одоо гараагаа эхэлж барилга тэрээс аймгийн захиргаа гэдэг болон за төр хувийн хвшлийн байгууллагад ажиллаж байсан ийм эрхэм хүндтэй хүмүүс байна. За түүний цаана Монгол улсын гавьяат зүтгэлтэн Банзрагчийн Цог Заяабаатар. За Монгол улсын хүний гавьяат эмч Гүнт самбын Пүрэв Дорж. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Монгол улсын төрийн сойрхолд хөдөө аж ахуйн ухааны доктор Бодисадын Ганбаатар гэдэг эрхэм өнөөдөр бас зочин хойморт морилсан байна. За манай нэвтрүүлгийн мөн зочноор за Говьтай аймгийн Гуйлан тосгоны Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга за хадад мандал компани захирал Баатар Сүрэнгийн Долгормаа агч маань ирсэн байна. За та бүхэн сайхан шинэлцгээж байна уу? За тэгээ бүгдэнд нь сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдрийн манай амар байна уу сар шинийн баярын нэвтрүүлгийг ерөнхий ивент тэтгэгчээр үндэсний манлай үйлдвэрлэгч Монгол Ван компани оролцож байгаамаа. Монгол Ван компанийнхаа хамт олон ажилгсад гэр бүлтэн аз жаргал энэ хураагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсгээрөөё. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань зочин хоймортой Монгол улсын гавьяат багш Доргийн Жамин захирал маань хүрэлцэн ирсэн байна. Жамин захирал маань Гуйлангийн улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийг олон жил захирлаар ажилласан ийм гайхалтай хүн байгаа. Сургуулийнхаа тухай, өөрийнхөө тухай, Гуйлан тосгоныхоо тухай манай үзэгчдэд ярьж сонирхуулна уу хэмээн хүсэж байна. Гуйлангийн сургуульд 1981 онд ирж ажиллаад за одоо 30 жил тэнд ажиллахдаа одоо Гуйлангийн сургуулийн алдар хүнд эрхэм цолуудыг тэнд одоо би
ахгүйсэн юм аа. За улсын тэргүүний аймгийн анхны улсын тэргүүний сургууль болголоо. За мөн одоо гойдонгийн сургууль аймагтаа тэргүүн дурслага дэлгэрүүлэгч гэсэн ийм цол цэмгийг авч өглөө. За тэгээд энэ бүхэн бол одоо манай хамт олонны хөдөлмөрийн үр дүн байсан юм аа. За гойдонгийн сургууль анхны аймгийн тэргүүний сургууль болсон, аймгийн тэргүүний хамт олон болсон. За энэ бүхэн бол манай хамт олонны одоо амжилт бүтээлийн үр дүн юм аа гэж ингэж хэлэх байна. Би Говьлтай аймгийн Дэлгэр сумын харьяат Гойлон тусганд 32 жил ажиллаад 53 жил автоэврээр Алтан шир замд тоосоо өргөж яваад гавьяа тээвэрчин цол авсан. Тухайн үед чинь цэгмдгой дархан борнуур одоо 3 том услгааны систем байсан гэдгийг штэ. Одоо тэр услгааны системд л ерөөхдөө тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэжсэн гэж ойлгож байна зү. Баруун 5 аймгийг усны системээр хангадаг. Усны аж ахуйн яамны тоног төхөөрөмжийн газар гэж байсан. Би материалаа шууд эндээс татдаг байсан. Зөв. Шууд эндээс татаад тэгээд ерөөсөө л барилгын материал, арматур, цемент. Тэгэл дотор бороожуулагч чинь тоног төхөөрөмж зөндөө юм байдیں۔ Тийм тэмийг цөмөр эндээс татсан. 53 жил автоэврт тоосоргжээ. Зөв. Тэгээд ингээд эрхэм сайхан төрийн гүнтэтгэл гавьяа тээвэрчин гэдэг цолыг 2023 он 2 сарын 17-нд авсан. За тэлгүй яг одоо тухайн үеийн тээврийн жолооч нар чинь бол одоо жинхэнэ жолооч хүн гэж ямар байх хэвээр шанцсан шалгадаг байсан тийм үе шүү дээ тийм ээ. Тийм манай Зэвгээ гавьяат маань бол Говьлтай аймгийн Гойлон тусганы усалтын системд олон жил ажилласан ийм гавьяатай сайхан гавьяач жолооч хүн байгаа. Би 30 машины нэг гайх болт байхад тэрний тэнд байд, энэний энд байд гэдгийг л мэддэг ерөөсөө тэрг байж. Би юу яасан? Кинтэ Дорнот аймаг, Сэлэнг аймаг хоёрыг үзээгөө. Зөв. Бус аймагт зөмөр ингээл явсан. Баян нурын Алтай сум, Цагаан нур 3 орсон, Алтай сум 2 орсон. Тэндээс барилгын материал татдаг байсан. Цагаан нур чинь дандаа баруун аймгаар дамжиж орж ирнэ. Алтай сум чинь Баян уйлгийн Алтай сум чинь юутай орсон гэлтээс алгаа. Тэндээс тэжээл манайх чинь Говийн аймаг учраас тэжээл хавар малын тэжээл тэндээс татдаг байсан. За тэр бураатын даваа гэж халзангийн даваа гэж 2 айхтар даваа байдیں۔ Тэрээд цугийн нөхдөд хүлээгээд 3 цаг шахуус очижсэн би. Нөхдүүд гарч ирдэг. Тэгээ миний машин тэр жах гайгүй юм байсан байлгүй дээ. Тэгсэн маань гэж болоод нэлээ ууртай чи бусдаагаа хүлээсэн гөхөж орж ирээ. Тэгээ нэг тийм хөхтэй юм болж ийсэн бас. Одоо энэ Чулуунбат гэж хүн байсан юм да. Одоо тухайн үед чинь баруун 5 аймгийг усжуулалтыг хариуцдаг ганц том газар нь одоо Гуйлангийн усалтын систем байсан шүү дээ. Тухайн үед ч одоо тэгэхээр тээвэрлэлтийн жолооч нар чинь нэлээд л өргөн том бүрэлдэхүүнтэй явж исэн байж таараа тийм үү? Тухайн үед мөр зэрэгцэжсэн одоо тэр жолоомшижсэн нөхдүүдээсээ та нэг сайхан дурсаач. За манайхаас ч одоо байж байгаагаар яри тэр хүний алтан гэрлээ лувсан ташгич хүн байсан. Дүүн лозоо гэж хүн байсан. За шив чинь Чулуунбат гэж байж байгаад байхгүй. Сэрод гэж байж байгаад байхгүй. Тэгээ манайх чинь даалгар машинтай 46 дээврийн тэрэгтэй байсан. Дээврийн машинтай байсан. Тэгээд ийм иймэрхүү ажиллаар. За манай энэ долгор маа байна. Үндсэн Гойлонд олон жил болсон дөө. Баатар сүрэнгийн долгор маа гэдэг. Авгах нь төдөө тагч тэжээлж жолооч байсан. За нэг иймэрхүү юм байна да. За баярлалаа. Танд уртнаас удаан жаргалыг хүсэн өрөөё. За өнөөдрийн манай нэвтрүүлэг маань дуу хууртай, хөгжөөм наадамтай, дурсамж яриатай, гайхалтай сайхан болж байна. Ингээд бид бүхний сонрыг мэлааж, игшгэн цэнхэр хадгаар мэнчилгээ дэвшүүлнэ үү хэмээн залуу дуучин Дэгшүүнинг өрн залж байна. Алга дашин угтан авцгаая.
сайхан нутгийн чулуудан дэвтэж уяртаа нүдэн сан ирэх сархат шиг сайхан нутгийн чулуу авин чулуу юм шиг санагдаад байна авин чулуу юм шиг санагдаад байна цагаан зэршиг цахидаад ирэхэн цагаан овон бор шиг сайхан хүмүүд там сайд харустодоо хөдөлмөрч хиттэхэд диважин шиг сайхан нутгийн сайхан амны юм шиг бодогдоод байна амны юм шиг бодогдоод байна мөрөн түмэн садан шиг сайхан найдах хүн би хадам цуяавта найзан тарах аян шиг сайхан нутгийн ахнаа амны юм шиг харагдаад байна амны юм шиг харагдаад байна нутгийн ахнаа амны юм шиг харагдаад байна амны юм шиг харагдаад байна харагдаад байна. За одоо та бүхнийхөө өмнө Монгол улсын соёлын гавь зэтгэлтэн Дарьцвийн Боор ахыгаа танилцуулж байна. Эрдэмтэн, багш, доктор, хөгжимчин, яруу найрагч, тамирчин, орчуулагч, соёлыг таригч гэдэл одоо жинхэнэ одоо соёлын одоо үрийг тарьж явсан гайхалтай сайхан гавьяат мань хүрэлцэн ирсэн байна. Монгол орны цөлөрхөг бүсэд олон нас тижээлийн усалгааны горим бордооны нөлөө сэдвээр хөдөө ухааны доктрин зэрэг хамгаалсан ийм гайхалтай доктрин сэтгэлийн сонсцгоё. За миний би одоогоос 50 гаруй жилийн өмнө Говьалтай аймгийн Гуйлангийн тэжээлийн аж ахуй гэдэг газар эрдэм шинжилгээний төвшөлт тавьж ажиллаж байсан юм аа. Намайг тэнд эрдэм шинжилгээний судалгааны ажил хийж байхад тэжээлийн аж ахуйн даргаар Хөдөлмөрийн Баатар Чулуунгой ус сувгийн удирдах газрын даргаар зохиолч Сүрьегой ажиллаж байсан. Ийм алдар цуутай гайхамшигтай өмсүүдийн удирдан зохион байгуулж байсан газар ажиллаж байсан бас ховорхон аз завшаан болж байсан юм аа. За Гуйлангийн тэжээлийн аж ахуйн харьяандах Гуйлангийн усалтын систем бил тэр үедээ Монгол улсад одоо баригдсан инженерийн хийцтэй усалтын системийн хамгийн том систем байсан. Тэгээ энэ системийн үр ашгийг дээшлүүлэх, ямар ургамал тарихын, яаж усалж бардах юм гэдэг асуудлыг шийдвэрлэх асуудал
судалгааны маань гол зорилго байсан. Тэгээ би тэнд тэжээлийн олон нас тургамлыг тариалж усалгаа бордооны норм тогтоох чиглэлээр судалгааны ажил явуулж ирсэн. Тэгээд тэр үед одооны соёлын гавьяа зүтгэлтэн алдарт сэтгүүлч Амсалмаагаа Чулуунбаатарыг сурвалжлахаар очив. Гойлонд. Тэгээд Чулуунбаатарыг сурвалжлж байх явцад нөгөө ямар ургамал тарих ямар ажил хийж байгаа юм гэдэг ингэж яаж яах гэдгийг яриулахын тулд Чулуунбаатар надтай одоо Амсалмаагааг одоо холбож өгсөн. Тэгээд би Амсалмаагаад одоо туршилгаа үзүүлээд ийм тэжээлийн олон нас ургамал тариалж байна, ийм зорилготой ийм судалгааны ажил хийж байна гэдгийг танилцуулсан. Тэгээд Амсалмаагаа миний ажлыг танилцаж тэр үед бас би нэг гитар дуулж урддаг байлаа. Тэгээ миний гитар дуулаад миний тэрнийг одоо юунда бичиж авсан. Тэгээд хотод ирсэн хойно Амсалмаагаа залуучуудын үнэн сонинд гуйланд очисон залуу гэж нийтлэл бичээд тэгээд миний гитараар дуулсан дууг Монголын радиогоор нэвтрүүлээд тэгээд тэр цагаас хойш би гуйлангийн бор гэж одоо алдарсан байгаа. Би уг нь одоо Сүхбаатар аймгийн хүн штэ. Сүхбаатар аймгийн онгон сумын хүн. Гэтэл одоо тэр үеэс эхлээд гуйлангийн бор гэж одоо нэр одоо олон түмэнд танигдсан. Тийм учраас би зүрх сэтгэлийн уяа зүүд нойрын уянга гэж одоо гуйлангийнхаа нутгийг дандаа ганцхан насны бахархал гуйлангийн нутгаа гэж одоо бахархан дуулж ярьж явдаг ийм л өчтэй байгаа юм да. Гайхалтай юм бэ. Тэнд уртнаас удаан жаргалыг хүсэн өрөө. Та энэ Монгол орны цөлөрхөг бүсэд олон наст тэжээлийн усалгааны горин бордооны нөлөө сэдвийн энэ доктороор хамгаалсан сэдвийн диссертац ажлынхаа тухай бас манай үзэгчдэд бас ярьж сонирхолтой юу? Тэр үед л гуйлангийн тэжээлийн аж ахуйд усалгааг ямар нэгэн шинжлэх ухааны үндэстэй бус ерөөсөө үргэлжил одоо өдөр шингүүл одоо усалдаг байлаа. Одоо D75 гэдэг трактор, DDA100 гэдэг бороожуулагч машинаар усал. Тэр үеийн бороожуулагчийн жолооч нарыг ажилласан хугацаагаар нь цалинжуулдаг байсан. Тэгэхээр одоо өдөр шингүй усалдаг байсан учраас тэд нэр сайднараас илүү өндөр цалинтай байлаа шүү дээ. Яаж өөрөөр хэлбэл усалгааны нормын тогтоогоог услаад байл гэсэн байна шүү дээ. Намайг одоо тэр судалгаагаа явуулаад энд ингэж услахгүй. Энэ гуйлангийн өрсвөл эсэрхэг хөнгөн өрс учраас энэнд бага нормоор ойрхон одоо усалж байх ёстой гэж одоо усалгааныхын нормыг тогтоож өгсөн. Тэгээд тэр цагаас хойш жинхэнэ одоо шинжлэх ухааны үндэстэйгээр усалгаа явуулдаг болсон. Усалгааг явуулахад эсвэл хөрснийх нь ус вискийн шинж чанарыг үндэслэж усалгаа явуулна. Эсвэл ургамлын физиологийнх нь шинж чанарыг үндэслэж явуулдаг. Тэгэхээр би бол энэ гуйлангийн хөрсний ус вискийн шинж чанарыг судал тогтоогоод энд одоо богино ойрхон 7-оос одоо 2-7 хоногийн хугацаанд богино нормоор усалж байх ёстой юм аа. Одоо тэжээлийн олон настай ургамал тарж явах хугацаанд нэг 10 удаа усалгаа хийх ёстой юм аа гэдэг норм тогтоож өгсөн учиртай юм аа. За гайхалтай сайхан байна. Бид бүхний зочин хойморт Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан доктор, профессор, дендрологч Бадрахын Чимэд доктор бол хүрэлцэн ирсэн байна. За манай Чимэд доктор бол Увс аймгийн Малчин сумын яриат. Гэхдээ ямар одоо учир зохиолоор гуйлангийн талтай, гуйланчуудтай ажил амьдралаа холбоо. Энэ тухайга та манай үзэгчдээ сайхан танилцуулж ярина уу. За. Би одоос 56 жилийн өмнө 1970 оны цэрэг тэгээ шинэ цэрэг татгадаад Говьалтан гуйланд цэргийн анги байсан. Тэгээ цэргийн ангид би шинэ цэрэг очиж байлаа. Тэр яг тэр гуйланд цэргийн анги байдаг нь яг тэр онгоц хардаг.
тийм л ангил да. Ариадала Катрын анги. Тэгээд тэнд алуу хаагаад тэгээд 72 онд манай цэргийн анги Өмнө Говь аймгийн Манлаа сум руу нүүсэн юм. Тэр шалтгаан 1971 онд Гиттийн Батламгалын яамны сайд Лимбогийн сууж явсан онгоц манай Монголын Бэрхэд унаад тэгээд тэрнээс болж Сүхбаатар аймгийн Баян дэлгэр Өмнө Говь аймгийн Цог Цэцэн хоёр сумын хооронд зай байна. Тэр зайгаар одоо 90 онгоц орж ирсэн байна. Баригдлаг Алала Катрт баригдлаг орж иржээ гэж тогтоогоод тэгээд манай Гуйлингийн цэргийн ангийг Монгол улсын гүнд байна. Ийм учраас одоо Сүхбаатар аймаг Өмнө Говь манлаад нүүсэн. Тэгээд би Говьбатан Гуйлинд 2 жил цэрэг алуу хаагаад одоо Өмнө Говь манлаад ингээд 1 жил хаагаад тэгээд 3 жил цэрэг алуу хаагаад би дараад нь хөдөөж байгаа сургуулийн Баян ангид хуучин их сургууль сурч байгаад тэгээд Баян инженерийн ангид суулаад одоо энэ доктор энэ шивдэр нэг ангид орж одоо 4 жил сураад төгссөн юм аа. Би яг ер нь Гуйлинд гэдэг тэр агуу их тал нутгийг усжуулах ажил Монголд өрнөж одоо зоохуудын барьсан тэр үерийн уушаад одоо усны 70 сувгийн том залан сувгийг харж үзэж тэнд байснараа тэр Гуйлин гэдэг тосгон ямархан жижигхэн горкон тосгон байж тэр олон аавын хөгтөд олон төмөн жолооч мэрэгжилтэн усны мэрэгжилтнүүд эрдэмтэд цугласан тийм өмбөжгөнсөн сумын төвөөс ч том тосгон байсан. Одоо ч гэсэн тэрний одоо угсаа хойч өнөөдөр ч үсэн байгаад бүр одоо тэр Гуйлингийн одоо тосгоны нутгийн зөвлөл энд өнөөдөр тэндээс байсан, тэнд ажиллаж амьдарч байсан, суралцж байсан, тэндээс одоо хөдөөний гарын эхэлж байгаа гавьяад цол төрийн шагнал хүртсэн эрдэмүүдийг энэ цуглуул нь бас ингэж уулзж байгаа нь их сайхан одоо энэ цагаан сарын үеэр тохиолж байгаа сайхан үйл явдал гэж би бодож байна. Яг миний хувьд бол яг тэр сургууль цэргээ 3 жил хаагаад тэгээд Баян инженерийн ангийг төгсөөд тэгээд одоо Доронтой аймагт ойгноор үжихэн дараа Оймодны ажилтны яамд мэрэгжилдэг. Тэгээд хотын ерөнхийлөгчийн далавчаар ерөнхийдөө 21 жил ажиллаж насаараа л одоо мод тарих ажил энэ тэрүүн модны хөдөлгөөн иймэрхүү ажилд оролцоод явж байгаа хэмжээний одоо мод тарьдаг эрдэмт нь яг одоогор Улаанбаатар эрдэм их сургуулийн экологийн тамгийн эрхлэгчээр ажиллаж оюутан заагаад мудаа тариад ингээд л явж байна да. За манай Чимэд доктор бол Улаанбаатар хотын ногоон байгууламж одоо бид бүхний амьдарч байгаа энэ гайхалтай хотыг өнгө үзэмжтэй агаарын сайхан чийгшилтэй байхад үнэтэй өнөмөр оруулсан насаараа л ой модны төлөө ажилдаг одоо ийм гайхалтай доктор хүн байгаамаа. Тэгээд Чимэд доктордоо туйлын их баярлалаа. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Танд уртнаас удаан жаргалыг хүсэн өрөөё. За тэгэхээр Амар байна нэвтрүүлгийн маань Зочин хойморт олон сайхан хүндтэй хүмүүс ирсэн байгаа. Тэгэхээр Гуйлингийн тал нутаг гэдэг бол одоо үр өгөөжөө өгсөн шигээ тэнд ажиллаж амьдарч байгаа олон гаруй хүмүүс бас гавьяа шагналын бас давхар ингэж үр өгөөжөө өгсөн ийм сайхан нутаг басны төлөөл өнөөдрийн нэвтрүүлэгт маань ирсэн байна. Тэгэхээр миний баруун гар талд бол Монгол улсын гавьяат эдийн засагч Ганжуурын Бямжуугаа ирсэн байна. За сайхан шинжилж гинөө та. Сайхан шинжилж гинөө. За тэгээ телевиз үзэж байгаа нийт хүмүүстээ энэ хаврын сайхан баярын мэндийг хүргэж мэдчилгээ дэвшүүлье. За тэгэхээр анх Гуйлингийн талаас ажил амьдралын гараагаа эхэлж исэн анхны одоо шанг татаж тухайд одоо тэнд ажиллаж исэн олон гаруй байгууллагуудын одоо ажил амьдралыг өрнүүлэх тэр эдийн засгийн бүхэл зүйлийг одоо хийж исэн гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь аль байгууллагаас анх таны ажил амьдралын гараа эхэлсэн юм бэ? За би 1972 онд мэрэгжлийн боловсрол эзэмшээд хөдөө аж ахуйн яамны томилтоор Гуйлингийн тэжээлийн аж ахуйд нэгтлэн бодгочоор ажлынхаа гараа эхэлж байлаа. Тэгээд Гуйлингийн тэжээлийн аж ахуйд очиж ажилласан нас хойш ингээд 54 жил нийгэмд одоо хөдөлмөр хүчээ зориулж ажиллаж байгаа юм. За энэ сайхан алдар солонд хүрэхэд бол тэнд Гуйлингийн одоо хамт олонны дунд ажилласан одоо зөв хамт олонны дунд зөв сайхан хүмүүжил зөв дадлаг эзэмшиж ингэж ажилласан бол одоо миний одоо өнөөдрийн хүртэл нийгэмд баялаг бүтээхэд оролцож явахад бол
энэ одоо үндэс сайхан суурийг тавьж өгсөн гэж баярлдаг юм. Намайг гуулингийн дижил аж ахуйд томилогдож очиход дижил аж ахуйн дарга арагчаа гэж хүн байсан. Үйлдвэрчний хорон дарга нь чулуун гэж хүн байлаа. Тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт намын хорон дарга гэж байсан баг. Ховзоо гэж хүн байсан. За манай Эренхийн нэгтлэн бодогч Батхүү гэж хүн байсан. Тэр Батхүү гэдэг хүнээс би маш их зүйлийг суралцаж авсан. Энэ сайхан хамт олонны дунд. Тэгээд дурсаж ярил одоо маш олон хүмүүс биелдэ. Тэгээ энд ажиллаж байгаад 1972-73 онд ажилласан. 73 онд аймгийн төлөвлөгөөний комиссийн дарга Сандаг гэдэг даргаар ахлуулсан ажлын хэсэг очиж гуйланд ажлын үзүүлэлтүүдийг шалгаад үнэлт өгнөлөөгөөд ингэж явж байсан. Тэгээд ингэж явахдаа тэр Сандаг дарга надад хэлсэн. Чи ер нь одоо аймгийн захиргаанд очиж ажиллах хэрэгтэй байна. Чи аймгийн одоо тухайн нэрээр аймгийн ардын депутатын хурлын үүрэг захиргаа гэж байсан. Аймгийн ардын депутатын хурлын үүрэг захиргаанд ажиллана хөө гэж ингэж хэлээд тэгээ явж исэн. Тэгээ 73 онд би аймгийн ардын депутатын хурлын үүрэг захиргаанд одоо бас томилогдож очиж ажилласан. Тэгээ тэрнээс хойш аймгийн ардын депутатын хурлын үүрэг захиргаа, барилга угсралтын байгууллага, сангийн яам, тэгээд эргээд аймгийн засаг даргын тамгын газар, санхүүгийн хэлтсийн дарга, татварын хэлтсийн дарга гэл ингээд аймгийн ерөнхий аудитор, аймгийн засаг даргын орлогч, тэгээ сүүлд нь аймгийн засаг даргаар ажиллаад тэгээ дараагаар нь хувийн хөвшил шилжиж Мөнхийн үсэг гэдэг компанид хамгийн сүүлд 12 жил ажиллаад ингээ одоо Монголын ахмадын холбоонд хяналтын зөвлөлийн даргаар ийм сонгуульт ажиллаар ажиллаж байгаа. Ингээ 54 жил ажиллаж байна. За энэ ажиллах хугацаанд одоо нийгэмд баялаг бүтээхэд өөрийн мэдлэг боловсрол, дадлаг туршлага бүх юмаа энд бол ашигла зориулж ингэж ажиллаж ирсэн. Энд одоо ийм төвшөнд хүртэл ажиллахад гуулингийн дижил аж ахуйгаас ажлын гараа эхэлсэн маань надад одоо хамгийн сайхан зөв суурийг тавьж өгсөн гэж ингэж одоо болтол баярлаж бодож явдаг юм аа. Тухайн үед 50, 60, 70-аад оны үед чинь яг л нэг юм улсын төлөвлөгөөт ажлууд яг ингээд араараасаа ингээд норм дүрмтэй ингээд явцдаг. Бас тухайн үед хүмүүсийг нэлээд их ажиллаар шахдаг. Тэрнийхэн цар хүрээ хэмжээгээр одоо тэр үед ажиллаж амьдарч исэн хүмүүс маань ажлын дадлага туршлага гэдгийг бол ариун сайхан хоримтлуулж чадсан байдгийг шүү дээ, тийм ээ. Тэгээ ер нь одоо тэр дадлага туршлагыг бол би гуулингаас эхэлж авсан гэж боддгийг. Тэгэхдээ зөвхөн гуулинд ажиллаж байхад зөвхөн нэгтлэн бодгочоор албан тушаал томилогч ажиллаж байсан ч гэсэн бүх үйл ажиллагаанд оролцдог байсан. Одоо малчтаа нүүлгэн, шуурга салхи, одоо байгалийн бэрхшээлд малаа алдчихсан байлаа гэхэд бид нар нөгөө малаа явж ирж хайхад хүртэл ингэж явна. Талбай дээр гарч ажиллана. Бүх юмд оролцдог байсан дөө. Тэр бүхэн бол зөвхөн одоо мэрэгжлийнхэн ажиллаар биш. Ер нь амьдралын дадлага туршлагаар бол маш сайхан суурийг тавьж өгсөн. Ийм л сайхан буянтай газар л гэж бодож явдаг юм да би. За тэглэхгүй яхаа. Маш их баярлалаа. Урт удаанаслаарэ та. За баярлалаа. За одоо та бүхнийхөө өмнө Говьтай аймгийн Гуйлан тусганы харьяат Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Отхон Эрдэнийн мөнгө сүлдийгэн урин залж байна. Алга дашин огтон авцгаая. Дуулаад марлаад суухада
цуц шиггүй сайхан хоолойтой дурсаад хуучлаад суухадаа сонсоод баймаар яриатай дагуулад заагаад сургахтаа дуус шиггүй эрвэн мэдлэгтэй дулаахан харцтай аутайгаа атаал нэг л уулзсандаа айдаа минь алсыг харсан ухаантнаа айдаа минь амьдрал хайрласан бурхан минь төрлөөрөн иргэнсэд бүрийн сүлдэндэн залбирсан эсэн хэр өсгөөд амьдын жаргал бэлгэлсэн эрдэм аюуныг дэдлээд ховрхон ухаанд сургасан эршүүд замтай аутайгаа атаал нэг л айдаа минь амьдрал хайрласан бурхан сүмэлзэд өнгөрхөн онцагийн жаммода санан санаад бодходоор сургаад юуган сонсомороо сард борд хорводон холдоод ирхийн цагтан сайхан ави минь хайрган дүр санаан дургаад За бидний дараагийн хүндтэй зочин бол Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Банзрагчийн Цог Заяа Баатар гэж ирхэм ирсэн байна. Та сайхан шинжилж гэнэ үү? Сайхан шинжилж үү? За тэгэхээр энэ удаагийн одоо сар шинийн баяр зориулсан хүндэтгэлийн тусгай дугаарт маань одоо сэтгүүлч хүн байгаа нас их олзуурхан штэ. Тэгэхээр нутаг усныхаа тухай илүү сайхан ярих байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр гуулингийнхаа тухай, гуулингийнхны бахархлын тухай та өнөөдөр баярын өдөр сайхан хүрнэж. Гуйлан гэдэг бол ерөнхийдөө говьлтойгоо шинэтгэгч гэж би үндсэндээ тэр анхны номонд тодтогсон. Шин соёл иргэншлийн өрийг тарьсан газар. Намайг одоо гуйланд анх очиж байхад аймгийн төвөөс 1965 онд очиж байхад гуйланд одоо аймгийн төвөөс илүү олон тийм идэр залуу насны хүмүүс нэг дор буужигнан ажиллаж байгаа нь сонин санагддаг байсан. Яг тэр жил Цэргийн анги нүүж очсон. Ингээд баруун говьлтай аймагт одоо анхудаа Цэргийн анги бий болж цэргүүд дуулж, эр зэргүүд жагсаж яваа нь мөн одоо тэр нутгийнх нь сонин содон
шин юм байсан. Дээр нь тэжээлийн аж ахуй мөн тэр жил нүүж очсон. Ингээд тэжээлийн аж ахуйг дагаад тэжээлийн аж ахуйн одоо газар тариаланд ажиллахаар Баян Үйлгээс Казах өрх 2-3 өрх очсон. Энэ нь одоо тухайн үедээ шин зон шин өөр хэл устай хэдийгээр Монгол одоо улсын иргэд Монгол аль өрх боловч Казах хүмүүс говьлтай энэ нутагт сууршиж алтайчуудын дунд ажиллаж амьдарсан нь бол бас их сонирхолтой байсан. Оросууд усны контород одоо ажилладаг байсан. Инхээр гуйлангүй бол тухайн үедээ бол интернационал тосгон, интернационал суурин байсан. 1959 онд нэгдэлч хөдөлгөөн ялаад бүх аймагт одоо сумд бий болоод нэгдэл бий болоод сумдын одоо суурьшил гэж багаахан суурьшил төв байсан бол тэрнээс онцгой ялгаатай улсын 2-3 том байгууллагатай маш олон ажлын байртай нэг тийм хот тосгон бий болсон баруун Алтайг шинжилсэн баруун Алтайн шинэ соёл иргэншил суурьшлыг бий болгосон зөвлөлтийн үеийнхэнтэй харьцуулж ярих юм бол БАМ-ын бүтээн байгуулалт шиг манай Монголын өөрийн одоо бүтээн байгуулалттай харьцуулж ярих юм бол зууны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэтийн бүтээн байгуулалт шиг тийм сайхан бүтээн байгуулалт өрнөж байсан. Тэр цагт би их жаахан хүүхэд байсан. Нэгэсэндээ одоогийнхны хэлээр бол сөөб гэдэг шиг сургуулийн өмнөх одоо насны боловсрол эзэмшлээ гэдэг шиг бие дааж эзэмшлээ гэдэг шиг багвалчир хүүхэд байсан. Гэхдээ их олон юм томруунаар толгойд үлдсэн байдгийн. Тэр дундаа хөнгөн сонирхолтой юмнууд байдаг. Одоо жишээ нь говьлтайн тэр талд завь гэдэг юмны ойлголт байхгүй байхад Цэргийн ангийн нууранд одоо энэ Бадрахын Чимэдахын оныхын тэрний төрүүч оныхын Цэргийн ангийн нууранд завь хийж тавиад 60 хэд онд бас Спартакиадын үеэр заваар одоо хүмүүсийг суулгаж явуулж ятал Чулуунбат нэгтлэнгийнхэн салхинд хөмрөөд одоо давлгаанд хөмрөгдөөд сандархад сэлэнгийн одоо цэрэг сэлэнгийн гаралтай чихэн дээрээ цэцэгтэй цэрэг тэдний гаргаж ирж исэн. Тэгэхээр манай Алтайн дэлгэр говьлтайд бол юун тэр усанд хүн сэлэх гэтэл тэр одоо онц сонин содон үзэгдэл байлаа. Мөн Цэргийн нуурнаас Сэтмарат гэдэг Казах офицер ахлагчлагч байсан баг. Загас их барьдаг байлаа. За мэдээж Холын аймгийнхан агаарын тээврээр одоо онгоцоор явж л байсан баг. Гэхдээ гуйлангийнхан одоо онгоцонд сууж үдсэн нэг онцгой тохиолдол байдгийг. 065-ын ангиас нь очисон одоо тухайн одоо ногоо онгоц, Цэргийн ангийн ногоо онгоц гуйлангийн одоо тэр нэг баяр юуны үеэр хүмүүсийг суулгаж, үйлчилж, онгоцон суулгаж үзүүлж тэр нь одоо хөдөөгийн хүүхэд бид нарт үнэхээр онцгой байлаа. Том хүнээс 5 төгрөг нэг хүүхдээс 3 төгрөг хурааж аваад одоо тэр бас зардлаа яасан бах тухайн үед би бол сүлд нь хаагаа хийсэн гэж одоо тоглолтын тэр онгоцон суухад одоо манай гинэ мөнхах намбах гэдэг одоо бүгд суугаад тэгээд тэр онгоцноос шүлүүстэйг харах таашир харагдах баг дэлгэрийг харах дэлгэрийн уудам талыг харах энэ маань бол одоо тухайн үедээ үнэхээр онц сони юм байсан. Юуг шилэх гээд байна гэхээр тийм орчинд хүүхэд нас тийм орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэдэг бол зүгээр ердийн нэг хөдөө сайхан малааж явж байгаа эсвэл нэг сум нэгдлийн төвдөр байгаа хүмүүсээс арай өөр орчинд байгаа учраас нөлөөлөл нь бол онцгой өөр байдаг юм аа. Хүмүүсийн харилцаа цаашдаа одоо юмд хандлага тэр мэрэнд бол сайхан нөлөөсөн гэж бодъё. Ягаад гэвэл хүүхдийн ой тогтоолтын нас байсан баг багвалчир байсан. Тэгээд олон хүн цугулсан, олон эдэр хүмүүс цугулсан, залуучууд цугулсан газар чинь бол янз бүрийн юм өрнөн. Тэр дунд янз бүрийн одоо задгай яриа, элдв хошин шог тэр бүхэн бол одоо тухайн үеийн хүүхдүүдийн одоо чихэнд одоо бид тэр үед телевиз байх биш. Үзийхэд одоогийнхтай адилхан одоо цахим ертөнц байх биш. Үндсэндээ тэр одоо ертөнц бол гуйлан гэдэг тэр ертөнц тэр ажил хөдөлмөрийн хүмүүс тэр залууч эдэр залуу эрчтэй залуусын одоо тэр нөлөөлөл их байсан. Тийм сайн сайхны нөлөөллийн суурин, сайн сайхны нөлөөллийн тосгон, сайн сайхны дуудлага ийм л газар да манай гуйлан.
Тэгээд ус авартай, говьлтайд одоо завхан голынхаа хөөн дээр болохдоор юм л одоо илүү нөлөөтэй. Завхан гол та нар одоо бараг мэдэх бах, зарим хөрөд орж энэ мэдэх бах. Тороосоор татдаг бас зайд байсан. Тий. Инхээр одоо тэр үед одоо говь хээрийн бүсэд завин дээр хөөхөл суугаад явна энэ гэдэг бол тийм элбэг гэдвшээ. Элбэг гэдвшээ тий. За гуйланд тэгээд сууршиж байсан хүмүүс бол жишээ нь одоо манай дэлгэрээс одоо тэнд суурьсан хүмүүс гэвэл ахмадуудаас гэвэл одоо мөнх ах байна, алдарт отож, аймгийн анхны дарга одоо банд гэж ярьдаг ядамжуу байна, аймгийн одоо нийгмийн аюулс хамгаалахын одоо анхны дарга дунжаа гэж ярьдаг ядамжуу байна. Ингээд тухайн үедээ өмнө нь одоо төр засагт ажиллаж байсан тэр үед өндөр настай болсон хүмүүс суурьшлан тэнд сонгоно гэдэг бол бас нэг юм одоо илэрхийлэл гэж ойлгодог байхгүй юу? Яагаад гэвэл тэгэхээр аль башжсэн хүмүүс, энэ тэнд аль башжсэн хүмүүс тэнд одоо ирж суурьсан. Тэрнээс гадна манай гуйлан бол эргэн тойрны бүс нутагтаа нөлөөлсөн. Шүлүүлстэй отгоны хүмүүсийн ажил хөдөлмөрийн гараа тэнд, мэрэгжил эзэмших гараа тэнд байсан. Баян булаг, гурван булгийнхан баян хонгорын тэнд одоо мөн одоо ажилд орж ажил амьдралаа зохион байгуулсан, ажил амьдралаа зохиосон. Говьлтайн одоо таашир, вэгэр, дэлгэр, за буугат, тонкол бүхэл сумдаас тэгээд 18 аймгаас ингээд хүмүүс одоо одоогийнхаар бол глобал ертөнц байж тээ. Ер нь бол дэлгэртэй дэлхийчлэлийг л үүсгэсэн газар юм даа л гэж боддог. Ийм сайхан дурсамж яадаг. Тэгээд өөр олон сайхан үеийн нөхдөй юм тухай ярил олон миний үеийн нөхөд бол тэнд бол дандаа хүүхдэл байлаа ш тэр үед. Жинхэнэ гуйлангийн хүүхдүүд байлаа. Сайн сайхныг бүтээжсэн ах нарын тухай, эгч нарын тухай ярих юм бол их үе. Тэгэхээр би энийг бол одоо өнөөдөр энэ сар шинийн бэлэгт өдөр зүгээр бүх юмний сайн сайхныг дуудлага юм а гэдгийг тодтогч хэлээд дараагийн уран бүтээлтэй тусгана гэдгийг амлая. За баярлалаа. Өнөөдөр энд сууж байгаа энэ олон сайхан эрхмүүдээс гадна заавал дурдах ёстой нэг хүн нь бол би зогточрын лохузгаан тухай болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр 1959 онд анх завхан голоос одоо суваг татаж 22 км гэдэг баха газар одоо сувгийг бий болгосон гэж. Тэгэхээр энэ хүний гавьяаг одоо бас нэг өнөөдрийн энэ баярын өдөр бас дурдах ёстой болов гэж бодож байна тийм ээ. Зогточрын лохуз бол гуйлангийн автор тодорхойлогдож болох хүн байгаа юм. Тэр одоо хүний анхлан удирдах гараар татсан сувг хожим нь одоо инженерчлэлийн байгууламжаар одоо бий болж одоо услтын систем бий болсон. Тэгээд энд би ягаад цогцор лохуз эрхмийн тухай төрүүлж дуурч байгаа юм гэхээр лохузгоогаас би яриа авсан одоо надад хуурцаг үе. Тэр одоо заасан дар буулгаагүй хуурцаг яг аудигаар байж байгаа. Тэнд гуйлангийн тухай бус юмны тухай ясна. Нөгөө талаар гуйланг тосгоны статустай болоод гуйлан тосгоны захирагч чин зориг лохузгоо хоёрын зургийг авсан одоо зэрэгцүүлж суулгаж байгаа ярилцуулж байгаа зургийг авсан. Би одоо фото зургийн хувьд би тэрэндээ хайртай. Яагаад гэвэл лохузгоо тосгоны одоо тосгоны статустай усны анхны захирагч хоёрын одоо зургийг авсан да уран бүтээлч хүний үед бол одоо тэр кадартаа би хайртай. Энд бас тодтоод хэлгээд лохузгоо маань одоо яалтгүй энд одоо хэрэг амьд зэрэг байсан бол манлайд суун гавьяат эдийн засагч хүн шүү дээ. Гавьяат эдийн засагч хүн. Тэгэхээр гуйлангийн талыг усжуулах ажлын эхний шанг татсан эрхэм лохуз бол энэ одоо гуйлан нутгийн гавьяатуудын тэргүүн манлайд нь заларч байх хэвээр. Одоо бид одоо тэр хүнийг хүндэтгэн дурсах эрхэм үүрэгтэй. Лохузгой бол гуйлангийн талд бол үнэхээр одоо зүрх сэтгэлээ гаргаж ажиллаж байсан ийм хүн л дээ. Тэр сувгийн одоо эхний шан татаж байсан тэр одоо юуны хажуугаар одоо тэр инженерчлэлийн юу нь бол яг их зүрх юм байхгүй. Тийм мундаг хүн байсан байгаа юм. Тэгээд очих болгондоо л одоо нэг таньдаг учраас зайлвал манай дээрэл хоолунд идэж уугаал тэгэл гэр бүлээрээ ачгэл явж байна. Тэгэл юу юм л да.
гэр бүлээрээ ичгэл явж байна. Тэгээд ганц нэгээрээ явж байна. Заавал ирж уулздаг. Тэгээд ерөөсө гуйлангийн талаар бол бүр нэг сэтгэл санаагаа байнгын одоо тавьж явдаг ийм хүн байсан л да. Тэгээ энэ нь бол одоо бид нарт үнэхээр ус үлгэр дуурайлуулсан ийм одоо сайхан ийм хүн байсан юм да. Тэгээ одоо тэр хүний мэдлэг чадвар одоо энэ юу нь бол тэр өөрийнхөө зүгээр тэр шинэ баримжаагаар тавьж байгаа байхгүй юу тэр юу ухуулахад манай дүү хүртэл тэр юуг нь ухчихсан л да. Совгийг ухчихсан байхгүй юу. Тэгэл хоолгүй болно тэр хүн дээд хөвгтөө аваад гарч тарвгааж идэл. Тэгэл ирцгааж идэг ийм байлаа л да. Тэгээд одоо ч гэсэн одоо тэгээд яга амьд байгаа юм биш те жаавас. Ачхуулганд бол одоо тэгэл ерөөсөө гуйланд л очино. Тэр гавьтай л очино бол гуйланд л очино. Наанаас аймагаас явахта дайраад явна. Тэгээ энэ бол тэр гуйлангийн төлөө үнэхээр зүрх сэтгэлээ тавьдсан ийм л хүн байсан. Манай гавьтай аймгийн Чандам сумын хүнэлтэд жинхэнэ төрсөн нутг нь бол Чандам сум хүн байгаа юм. Тэгээд ингэж л явдаг. Ингэж л одоо тэр үйл ажиллагааны төлөө өөрийнхөө зорж бүтээсэн юмны төлөө тасралтгүй ингэж ажилладаг ийм л одоо сайхан хүн байсан. Тэгээ миний мэдээ бодлоо ийм л юм байд. За баярлалаа. За би 1970 оног бол гуйлан тосгоны одоо хөгжлийн оргил үе байсан гэж ингэж боддог. За тэр үед бол гуйланд одоо улсын 3 том байгууллага ажилладаг байсан. За хамгийн гол байгууллага бол усны аж ахуйн яамны харьяа одоо усалтын системийн барилга угсралтын контор гэдэг байгууллага баруун Тав аймагт усалтын систем барьдаг ийм байгууллага байсан. За хоёрдугаарт нь ой модтой аж үйлдвэрийн яамны харьяа моторжуулгын газар гэж одоо 76 онд байгуулагдаад баруун Тав аймагт мөн одоо усалтын систем одоо хот суурийг тогтчуулахын тарьцуулгацыг үржүүлдэг ийм байгууллага байсан. За хөдөө аж ахуйн яамны харьяа тэжээлийн аж ахуй гэсэн ийм 3 том байгууллага байлаа. За үндсэндээ бол манай гуйлан бол интернационал одоо тосгон байсан. За энд бол тухайн үеийн 18 аймгийн одоо 120 хэдэн сумын одоо иргэдийн дорчин сууж байна гэдэг ийм статистик тухайн үед гарч байсан. За тэр үед бол одоо Орос зөвлөлтийн олон мэргэжлүүд ажилладаг байсан. Ийм одоо их онцгой одоо тосгон байсан манай гуйлан. Тэгээ 1977 он гэхэд ихтэй сургууль төгссөн 17 одоо дээд боловсралтай хүн хувирлагч ирж байсан. Одоо нэг сумд одоо нэг одоо тосгонд одоо ийм одоо хүмүүсээр нэгдчих бол оюуны асар их одоо бэхжилт одоо потенциалтай болж ирсэн ийм үе байгаамаа. Тэгээ би бол гуйлангийн моторжуулгын газрын одоо инженер. За манай гуйлангийн моторжуулгын газар бол 76 онд байгуулагдаад тэгээ одоо 3 жилийн дотор бол маш их бэхжсэн. Одоо 100 га одоо далд усалтын системтэй 100 га талбайтай 12 айлын давхар орон сууцтай гуйланд одоо давхар анхны давхар бол баригдчихсэн. Тэгээ контор, гараж, тэгээд одоо лаборатори гэдэг ийм одоо ижвэрэн тоноглолтой ийм сайхан байгууллага бол байгуулагдсан. За манай даваа хударга гэж одоо их одоо менежменттэй сайхан одоо дарга байсан. Ой модны салбартаа бол их нэр хүндтэй. Манай моторжуулгын газар бол системдээ одоо жил дараалан төрүүлдэг ийм одоо алдартай байгууллага байсан юм байгаа. За миний хувьд бол 1977 он төдөө аж ахуйн сургуульд өсөөд за манай чимэдүүтэр нэг анги. Тэгээд одоогийн соёлын авьяас зүтгэлтэй мен доо манай анги дээрж одоо сурвалжлага хийгээд тэр үед бас л адилхан оюутнууд байлаа бид нар. Тэгээд улаасан нэгэн төгөлөгдөг ийм одоо ноёр бол залуучуудын өмнө санд үтсэн. За тэр одоо ярилцлагандаа бол би одоо төгсөө шууд л гуйлан очино гэсэн ийм ярилцлага өгөө. Тэгээ би гуйланд очиж байсан. Ийм хүн байгаа. Тэгээ гуйлан бол одоо миний ажил амьдралын гараагаан эхэлсэн одоо хамгийн одоо дурсгалтай ийм газар бол манай гуйлан байгаа. За гуйланд байхдаа бол би туршид судалгааныхаа ажлыг одоо талбай дээр хийж энэ маань бас одоо эрдэмжилгээний ажлын маань одоо их үүсвэр болсон ийм байгаа. Тэгээд одоо гуйлангийн одоо моторжуулгын газар бол одоо нийтдээ нэг Говьлтай аймгийн 12 усалтын систем, одоо Баянхангар аймгийн 2 усалтын системэд ойн зур ус байгуулж одоо онц сайн үдэ хүлээлгэж өгч байсан.
За Говьлтай аймгийн Хөхмөрт сумад одоо элсийн хөвөлтөөс хамгаалах зурвалсыг одоо Монголд анх удаа хийж их үр дүнтэйгээр хүлээлгэж өгч байсан. Заган ойн сэргэн ургалтыг хийж байсан. Одоо яваад үзэхэд бол их урамтай. Одоо олон булгийн хоолой тэр одоо шаргын урд хоолой бол заг бол маш сайхан сэргэж ургалсан ийм байдалтай байдаг. Тэгээ энийг харахад бол одоо бид их бахархалтай ийм байдаг. Тэгээ нэг өдөр одоо аймгийн намын хороос манай дарга руу яриад данаа энэ биш шиг намын дээд сургуулийн болсон. Гэсэн ийм зар ирсэн. Тэгээд тэр үед дарга маань намайг явуулахгүй гэж одоо их үзээд яг одоо намын дээдээ шалгалт ирдэг өдөр намайг хөрхөрөөгийн ойн зурвас руу тамилтаар явуулаад. Тэгээд тэнд ажиллаж байсан чи дарга маань моцог хэлтэй дахиж ирээд аймгийн намын хороноос загнаад ирсэн болдгоо. Тэгээ намайг одоо намын дээд сургуульд одоо хөргөж өгч хэлсүүлж байсан. Тэгээд дарга маань одоо надад тун их харан байсан. Тэгээ манай аав ээж хоёрт одоо ярихдаа танаа их хүч бол одоо хөдөлмөрийн баатар болох юм байгаа юм да одоо тэгээд намын дээдэд очихтай чинь зэрэг яг дарга болоо нэг бичиг заасны боол болно. Эндээ байсан бол одоо зүгээр байсан юм гэдэг хоцорч яасан тий дарга байгаа. Тэгээд яг би тэр сургууль төгсөө дараа эвлэлийн ажилтан болсон. Аймгийн эвлэлийн орон 2 дугаар дарга. Тэгээ гуйлангийнхан бас их сонин. Манай бордороо гуйлангаас эвлэлийн төв оронд 2 дугаар дарга болоод явсан. Би бол гуйлангаас аймгийн эвлэлийн оронд 2 дугаар дарга болоод явсан. Тэгээ эвлэлийн ажилд тэр үед бол одоо намын төв оронд 19 дугаар тогтоол гэж гарч хүүхэд залуучуудын экологийн боловсрал хүмүүжлийг дэвшлүүлэх гэдэг юм тогтоолаараа тэр асуудлыг би одоо яг хариуцаад тэгээ шаргын говьд лодог даргатай хамтраад 100 гааж эмчийн цэцэрлэг байгуулах гэх мэт ийм ажил хийж байсан. Тэгээд одоо залуучуудын байгууллагаас бол хүүхэд залуучуудын дунд их олон хэлбэрийн ажил зохион байгуулдаг болсон одоо ногоон эргүүлгээд, цэнхэр эргүүлгээд одоо ус ургамлаа хамгаалах юм эргүүлээд тэрийг зохион байгуулдаг. Тэрийг дээрээс нь өдөртөх юм бол манай борд дарга аймагтан гүйцэтгэдэг хүн бол бие багч жишээтэй гуйлангийн хоёр ийм байдлаар ажиллаж байлаа. Тэгээд дараа нь бол би зах зээл шилжих үеэр бол одоо хотод орж ирээд нэгээд байгаль орчны яамд одоо орсон. Тэгээ байгаль орчны яамд ороод бол эхлээд байгаль орчны яам байлаа. Дараа нь байгаль орчин аялал жуулчлалын яам боллоо. Тэгээ байгаль орчны ногоо хөгжлийн яам боллоо. Энэ бүх үеүүдэд одоо би ажиллаж байсан. За энэ үедээ бол яг газар нутгийг дархалж хамгаалах, тэгээ хөдөө орон нутгийн байгаль орчны газруудыг бэхжүүлэх, төрийн бус байгууллагуудтай ажиллах, энэ чиглэлийн ажлуудад одоо бас амжилттай гаргалаа гэж бас засгийн газрын системд бас туршлага боллоо гэж ингэж яригддаг юм байсан. Тэгээд яамнаас тодорхойлоод одоо гавьяатад тэгээд энд бол гуйлангийн мод үржүүлэн газар ажиллаж байсан гэдэг маань хамгийн одоо их чухал үзүүлэлт болсон. Яагаад гэвэл одоо говь хоёрын бүсэд одоо ойжуулалтын ажил хийсэн анхны инженер гэдэг ийм одоо их хүндэттэй байдлаар болоо тодорхойлогдож ингэж одоо гавьяасал их өртсөн ийм байгаамаа. За одоо та бүхнийхөө өмнө залуу дуучин Давидовын төвшин жаргалыг урин залж байна. Төвшин жаргал маань бид бүхэнд айдууны мэдчилгээ өргөн дэвшүүлэх юм байна. Сайхан алга ташаа өгтөө авцгаая. Зандан эрхэлэгдэж мөлитөө заяаган датхан маань шидлүүч замбулингивэ нарны тэтмэдор залбирч мөрөгсөн бурхан ижимэ Настэж миний нутаг там байгаа намайг ирхийг хүлээсгаа Өл хөтөл хототол харуулдаач Үлгийг цайгаа дээжлэн өргөөд
хорон дэлийн хэмгийг гандтаа толгодоо нэгж аргал түүсээ тэнгэрт зээлээ шувуудын гангана томооwi хүүгээ санаж битгэрээсээ Үдүмэж миний хөдөө байгаа Үргэж тэтгэхний хүлээн суугаа Хоногийн туршид галаан өрдөөж Хийцтэй цайгаа самран зогсоодоо Жаврын үзүүрт харагдаа Хөр засан жинтхийг ажирлгүй Харвын зүгээс бараа тодормоц Хайртай охиноо айсвид догдолсон Ажтайч минь нутаг тамага Асарч тагхийг хүнэн суугаа Уйлтайч минь хөдөөдөн байгаа Өмнөний газар руу ширтэж суугаа Ээж миний нутаг тамага Намайгаа нэрхийг хүнэн суугаа Өвөл хөтөл хотойтол харуулдаач Өглөгийн цайгаа дэжлэн өргөдөө Дэжлэн өргөдөө За ингээд Монгол улсын гавьяат барилгачин Дарима ачийн сэтгэлийг сонсцгоё. Сайн туран цугласан та нартай сар шинийн мэндийг төвшүүлж эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Би гуйлан тосгоны унган хүүхэд байна. Одоо ч та тэнд хөтөлбөрлөж байна. Гуйлангийн анхны баг сургуулийн анхны шавнырын нэг. Мөн гуйлангийн 8 жилийн дунд сургуулийн анхны багш нарын нэг. За мөн гуйландаа одоо уран охид компанийнхаа захирлаар 30 жил ажиллаж байна. За одоо өнөөдрийн хүртэл боловсролын салбарт 18 жил, барилгын салбарт 30 жил ажиллаж байна. За би түүхийг бол одоо өдөр тутам хараад, өдөр тутам хөдөлмөрлөд явж байгаагийн хувьд гуйлангийнхаа өнгөрсөн одоо ирээдүйн цагийг байнга сэтгэлдээ дээж явдаг. Манай гуйлан инженер техникийн маш том баг хамт олонтой инженерийн барилга байгууламжтай услтын систем, одоо услтын барилга усралтын контор, тэжээлийн аж ахуй, ой аж ахуй гэсэн үндсэн 3 том салбар баруун 5 аймгийн бүхэл одоо шаардлагатай тэр салбарын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ийм байгууллагуудтай бүрэн дунд сургуультай их том тогтсон найрамдлын отхон байсан. За энд бол би
хүүхэд насаан, эдэр насаан, цэл залуу насаан өнөөдөр хүртэл явж байгаа энэ сайхан насаа илээд л хөдөлмөрлж явж байгаадаа их баяртай байна. Би Гуйлан тосгонд уран компаниг байгуулсан түүх бол одоо дэлгүүлэх уртаа. Гэхдээ одоо зах зээлийн хүнд бэрх үед их нүүдлийг одоо сүрж энэ компаниг байгуулсан. Тэнд одоо цөөхөн гэсэн ах トゥ нарийн хайд хүүхдийг бас мэрэгчлэлт нь дасгаж орон нутагт нь ажилдаа байлгах ийм үүднээс тэр компаниг байгуулсан байдیں۔ Миний үндсэн төв бол маш хүнд гэцүү үед Улаанбаатар хотоос одоо засгийн газрын барилгын ангийн хэсэг сайхан залуучуудыг уриалж тэднийхээ хамт одоо орон нутагт бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн их онцлог дүүхтэй. Тэрнээс гадна бол одоо нийгмийн бас тэр хүнд үеиг нийгэм энэ талаас одоо туслах орон нутагт одоо тодорхой хэмжээний эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх ийм ажлуудыг бол ихэнх гүйцэтгэж ирсэн. Тэгээд төр засаг маань одоо надад тэр бүгдийг үнэлж энэ хүндтэй шагналыг өгсөн. Энэ шагналыг өгснийгөө би аавынхаа шагнал гэж бодож явдаг. Аав маань барилгын салбарт олон жил тасралтгүй хөдөлмөрлсөн, хөдөө аж ахуйд олон жил тасралтгүй хөдөлмөрлсөн, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн ийм сайхан эцэг 100 насыг зооглоод одоо 2024 онд Бурхны оронд заларсан. Би аавынхаа ажлыг үргэлжлүүлж аваа. Тийм учраас манай сайхан нутгийн сайхан залуус минь өнөөдөр орон нутг руугаа ийм сайхан ажил зохион байгуулж байна. Дахиад олон сайхан төсөл хөтөлбөрийг хэрэгжлүүлж үлгэр дуурайлуулж тэр сайхан найрамдлын отгоноо дахиад найрамдлын отхон болтол нь одоо сэргээгээсэй гэж хүсэн өрөө залбирая да. За миний би Лусан ташийн алтан гэрэлэгч хүн байна. За миний аав ээж Гуйлан тосгоныг анх байгууллагад ирж улсдын системийн барилга хүсрэлтийн контракт хоёулаа насаараа ажилласан хүн байгаа. Мөн миний аавын ах トゥ нар бүгдээрээ ирж Гуйлангийн хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулж ажиллаж амьдарч өнөөдрийг хүртэл байсан хүмүүс байгаамаа. За миний аав бол бас мундаг тээвэрчин байсан. Одоо өдий дамж сэрүүн байсан бол бас гавья тээвэрчин авахар хүн байсан гэж ойлгож бодож явдаг. За би бол Гуйлан нутгийнхаа зүүн олныг бол бас Улаанбаатарт хотын нутгийн зөвлөлийн дарга 4 жил хийж ойрхон байлгах тал дээр нэлээд анхаарч энэ нутгийн зөвлөлийн даргийнхаа ажлыг бол нэлээд сайн хийсэн гэж өөрийгөөс дотор бодож явдаг. Тэгээд түүх 60 жилийнхаа ог бол зохион байгуулалт хийсэн. За одоо энэ сайхан нутаг бол үнэхээр төрж өссөн, ажиллаж хөдөлмөрлсөн хүмүүс бол сайхан хүмүүс байдаг. Тэр бүгдээ тод шал манай сайхан гавьяатууд байна. Үнэхээр ажилсаг тийм хөдөлмөрч хүмүүс байдаг. За бидэд бас үлгэр дуурайлаад болоод ингэ явж байгаа. За тэгээд энэ нутгийнхаа зүүн олондоо сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд та бүхнийхээ түүхийг сонсч энэ нэвтрүүлэлд орж байгаадаа баяртай байна. За ингээд ирсэн ахмадууд та бүхэндээ эрүүл энх урт удаа наслах хүсэн ирээё. За энэ алтан нутгийнхаа ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. За би Гуйланд өссөн Гуйлан нутгийн унган хүүхэд байгаа. Цэцэрлэгт нь орлоо, дунд сургуульд нь сурж байлаа. Миний яг бага нас бол Гуйлангийн алтан шар талд өнгөрсөн. За миний ээж хоёр бол миний аав бол тээврийн жолооч байсан. Гүнд сам гэж хүн. За бид чихээс 8 улаа 7 манд нарыг өсгөж өндийлэх гэж аав ээж хоёр минь нэлээд зүтгэсэн байж тараа. Миний ээж бол сургуульд насаараа ажиллаж байсан. Мага гэдгээр нь Гуйлангийнхаа хандахгүй тийм буянтай улсуудын үр садаа. За миний тухайд гэх юм бол цэргийн эмч байж байгаа данахын дэд төгсчөд тэгээд 92 91 оны нөгөө улс орны нийгмийн өөрчлөлтийн үед хамаг юм тарж утарч явах үеэр цэргийн байгууллага бас цомгдогдсон. Тэр үед гараад тэгээд 1992 онд Хавдар судлалын үндэсний төвд анхны яг толгой үзүүний мэдчлийн эмч анхны толгой үзүүний мэдчлийн тасгийг байгуулж тэгээ 30 жил ажиллаад 22 онд
гавьяаны хамралтанд гарсан. За нутгийнхаа тухай бол би ер нь дурсан ярих маш дуртай. Тэр тусмаа тентхийн хүн ардыг эрхлэр зэрэг ер нь өвчин хүчнээс илүү нутгаа дурсдаг. За ер нь юмны бас нэг учир тавилан гэж байдаг. Манай тасаг 92 онд байгуулагдсан. 94 онд гуйлангийн яг тэр үед гуйланд амьдарч байсан хүн миний яг тэр судалж эмчилдэг чиглэлийн өвчнөр өвчлөөд ирж исэн. Тэгээд тэр хүнд эмчилэл хийж исэн. Тэгэл ер нь Маруу аймгийнхаа улсуудад бол би ер нь нэг л жаахан нутаг амьтан хүн юм уу гэмээр тэгээ нутгарах гад байдгийн. Тэгээд одоо тэр үеийн бага насны дурсамжчлэр одоо аавыгаа тээвэрт яваад ирэхийг л их хүлээдэг байсан юм да. Тэгэл ер нь тэр ашаа манайх ч нөгөө ашаатаа модаан шаа байна. Дотор нь бас мод төлөө хураач чинь тэгэл аль болох өндөрт гарч болох юм дээр гараад аавыгаа тээвэрт явчаад эрэх цагийн дөхүүлэл тэгэл өдөрт хараа суугаад байдаг байсан. Тэгээ манай гуйлан чинь их сайхан тал нутаг шүү дээ. Тэгээд тойроод мундаг өндөр уусууд байгаа. Ялангуяа хойшоо бол нөгөө шилүүстэй уртлын юм адуул энэ төргээ том болоод. Тэр яваас гарч ирж байгаа тэр машины тоос бол манай гуйлангаас харагдсан шүү дээ. Тэгэл сумын тэр хорооны төв дээр машин орж иртэл хардаг. Тийм их гоё дурсамж юм да. Тэгэж багт хүүхэд нас минь өнгөрсөн. Тэгээд нутаг бол сайхан да. Тэгээд цаашид одоо энэ сайхан нутаг руугаа ер нь явах их дуртай. Жил болгон явдаг. Тэгээд нутгийнхаа ард түмэнд одоо энэ сүүлийн үед бас нэг янз янзын юмнаас болоод нутаг орны минь тэр үеийн олон хүмүүс байхгүй болчоод нэг жаахан ийм байгаа. Энэ ах эгчнэр яриад байна. Буцаад тэр нутаг нь байж гэн, уул ус нь байж гэн, байгаль юм нь байж гэн. Тэгэхээр тэрийгээ бас хөгжүүлэхэд болохгүй газаргүй гэдэг үсэн залуучууд маань тийм ч үүднээс энэ биднийг уулзуулаад тэр хүүхдүүхээ яриад ер нь түүхгүй урьдчилна гэж яах вэ? Ингэж байгаа явдалд маш их талархаж байна. Тэгээ та бүхэндээ урт удаан насалж эрүүл энх байж аз жаргалтай амьдрахыг хүсье өрөөё. За баярлалаа. За өнөөдрийн бидний баярын нэвтрүүлэгт миний хамтран хөтлөгчөөр оролцож байгаа гуйлан тосгоны харьяат Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Даваа хүүгийн Отгон баярыгаан та бүхний өмнө уринзалъя. Хархан өттөнийг саран чимийн хөө халиг хозурхэнд шингээсэн гигэдэ авлон болыг болглоолсон гочин хөө хасин тоягч булласан аттэё хангай гоирасын асчинхо хатик хайлуулах иттэй дэлгэр орчлонгээсэн наран чиминхо дэлгэх зэжиг аруулсан зацраатай дэлбэт толтиг дэнцлүүлсэн гочинхо гинду холыг ардуулах цанламатай дэлхий хорвог баясагсан бачинхо дивичин батрхиг ораматай цэцэгтэй талдан зоо зайхолбон дэлгүүлсээр зингүмсэлхийн хурдуулсан чибилээ цэнхрийн голын хариган дундумархо
지림웅 어디고 야로는 생치기 비례 지갱이 살기기 좀마든 나유 많고 지르고 차다 생치기 비례 장들은 닷성 호리만 작산 많고 장들은 흑이긴 이루긴 솔태야 전맹이 남매 우쭈로 성도 아니고 저름맹 아이신 후종 흥발태야 찬다망 일기니 신지태 킹지미니코 찬기니 웨링 하이라나 찬다망 일기니 신지태 킹지미니코 찬디니 웨링 Өнөөдрийн сайхан сар шинийхэн баярын өдөр энэ сайхан гавья тууд багш нартайгаа тав хүнтэйгээ уулзаж очирч байгаад баяртай байна. Тав хүндээ сар шинийн мэндийг төвшүүлье. За ингээд миний хувьд гэх юм бол Говьлтай аймгийн Гуйлан сумын 8 жилийн сургуулийн 4-р төгсөлт гэж төгсөжсэн манай багштай 1980 онд. За тэр үед бол манай сургуулийн захирал Сүрэн Орлоо багш маань байсан. Их зарчимж, шудраг, одоо ийм мундаг хүн. Тэр үеийн багш нараа би одоо бас бодож байна. Энэ өнгөрсөн жил одоо сургуулийн маань алдарч 60 жилээ болсон. Тэрэн дээр бид нар хүрэлцэж очсон. Тэгээ ингээд өнөөдрийн өндөрлгөөс ингээ харж байхад бол бид бас энэ сайн сайхан яваан тэр үеийн багш нар маань мундаг чадaltaй, сайхан залуу, эрч хүчтэй ийм одоо багш нар зааж сургаж ирсний хүчинд бид бас үдий дайтай эрдэмлэг бас яваан болов гэж одоо ингэж бодож явдаг. Нэгдүгээр бол ингэж бодож байна. Хоёрдугаарт би бас энэ агрономч гэдэг мэргэжлийг яагаад эзэмсэн бэ гэхээр бас тэр Гуйлан нутаг сайхан нутаг. Тэнд ч одоо тэжээлийн аж ахуй бид нар хүүхдүүд байхад чинь тэр сайхан модон урагчхан, тэжээл ногоон урагчхан тэгээд бас нэг сайхан юм нь бол тийм сайхан орон нутагт чинь нөгөө хүүхд ахуйнасаа өнгөрөөж явахад бид нар тэр сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн дарга. За тэгэл тэжээлийн аж ахуйн агроном энтрүү чинь одоо сайхан 69 машин энэ унаал явна шүү дээ. Тэгээ мөрөөддөг байсан. Одоо энэ улсууд шиг ийм мундаг болж энэ сайхан тариа ногоо ургуулдаг. Тэгээд энэ мэргэжлийг эзэмшиж за хүүхдийн одоо мөрөөдлөөрөө бол бас ийм машин ундаг хүн болох гэсэн ингэж мөрөөдөж ингэж явсны одоо бас нэг үзүүлэлт нь энэ хөдөө аж ахуйн их сургуулийг агрономч мэргэжлээр төгсөх бас үндэс сур болсон баха гэж бодож байгаа. За тэгээд бас их азтай. Тэгээд тэр үед хүндэтгээ явж исэн одоо манад эрдэм шинжилгээний ажилтнаар очиж ажиллаж исэн энэ манай бороо багш Алтргой энэ гэдэг ингээд энэ сайхан улсууч нь одоо зүгээр тэр орон нутагт ажиллахаасаа гадна спорт, наадам, урлаг бүх юмар одоо бидэрт үлгэр дуурал болдог байсан. 1979 онд манай сургуулийн шинэ сургууль ашиглалтанд орж исэн. Тэрний спорт зааланд нь бол одоо энэ одоо манай багшаас тэргүүтээ мундгууч орж ирэл зүгээр волейболыг нүдэж өгөн шүү дээ. Тэгэл одоо тэндээс бол их сайхан сургамж юу үлгэр дуурал авч ирсэн байна. Тэгээ сүүлд нь бас азтай хөдөө аж ахуйн дээд сургуульд ороод одоо энэ бороо багшаараа одоо хичээл заалгаж бас энэ мэргэжлийг эзэмшихэд хөв нэмрээ оруулсан. За миний бүтээлийн хувьд гэх юм бол би 1987 онд хөдөө аж ахуйн дээд сургуулиа төгсөөд агрономч мэргэжил эзэмсээд Дархны ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд селекцийн секторт нь эрдэм шинжилгээний ажилтнаар очисон. Одоо 39 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд одоо буудаа нэг 100 сорт гаргасан. За нэг 20 сорт нь бол нутгсан сортоор батлагдсан. Тэрний дотор
энэ дархан 144 гэдэг цусг зөөлөн буудаан ган тэсвэртэй сорт одоо улс орны хэмжээнд бол бас их үнэлэгдэж энэ сорт маань өнөөдөр Монголын газар тариалангийн 40%-д харигдаж 50% нь бол одоо ургац хураан авч Монголынхоо нийт ард түмний одоо хүнсний хэрэглээнд одоо өргөн дэлгэр одоо хувь нэмэр оруулж байна гэж. Энэ хувь нэмэр оруулсан юу яг нэмэгдэл ургацаараа гэхэд бол 20 онд хийсэн статистик судалгаагаар бол жилд нэг 20-с зөвхөн нэмэгдэл ургацаараа 30 тэрбум одоо ашиг оруулж байна гэж үнэлээд төр одоо төрийн сойрхол, төрийн шагнал гэдэг нэг хүндтэй шагналаар шагнасан. Тэгээ өнөөдрийн энэ сайхан өдөр одоо нутаг усныхаа тэгээд бас багштайгаа тэгээд энэ гуйлан сумынхаа тэр сургуулийн одоо төгсөгчдийн төлөөлөл болж гавьяат одоо ахтайгаа өрөөдөр завх тэр чинь би оюутан болоод гүн цамбуугатай цуг ирж ирсэн. Намайг хоттаа гавсарч ирсэн. Тэгэл эдний дөрөөсөө 5 жил бас амьдарч ирсэн нэг одоо айлын хүүхдүүд бас одоо 7 байна гэжсэн би 8 дахь нь болж ингэж явж ялаа. За тэгээд одоо энэ сайхан дурсамжит одоо нэвтрүүлэгт урьж оруулж байгаа нутгийн зөвлөлийнхаа хамт олон за ахмадууд, эрхэм гавьяатууд, эрхэм ах та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг өсөй өрөөё. Эрүүл инх дүүрэн баяртай байхыг дэвшүүлье. За энэ сайхан өрөөд бат сайхан орж болохгүй. Сар шинийхээ энэ сайхан босгон дээр нутгийнхаа ахмадуудыг, алдартай гавьяатнуудыг нэг дор цуглуулж, утга усаа тэр сайхан газраа одоо дурсаж цаашлах ажлыг төлөвлөж байгаа нутгийн зөвлөлийн одоо ажлыг шинээр авсан эрхэм дүүдээ энэ төрийн сойрхол авсан юмнаа будааныхаа дээжийг медаль болгоод өгчөө. Сайхан шинжилцгээж байна уу. За ингээд би болохоор миний ээж аав хоёр бол Завхан аймгийн Шүлүүстэй сумын хүмүүс. Тэгээд манай ээж аав хоёр гуйланд ирж амьдраад одоо манай аав бол тэжээл аж ахуйн анхны малчин. Тэгээд би одоо ингээд ээж аав хоёр маань гуйланд ирэнгүүт хамгийн түрүүнд гарсан хүүхэд нь би өөрөө бол гуйланд төрж өссөн. Тэгээд ингээд гуйландаа сургуулаа төгсөөд тэгээд ингээд ажиллаад амьдраад ингээд явж байна. Тэгээд энэ хүү нэвтрүүлгийг хийхэд одоо ингээд хүрэлцэн ирсэн нутгийн зөвлөлийн минь урилгыг хүлээж авсан эрхэм гавьяатууд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ер нь манай энэ сайхан гуйлан тосгон гэдэг бол Говьлтай аймагтай бол нэгэн том тод одоо өнгө болж явдаг байсан. Тэгээд энэ сайхан тод өнгийг минь чимэж явсан эрхэм гавьяатууд та бүгдтэй бүгдэнд нь дахин баяр хүргэе. Тэгээд өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ уулзаа сууж байхад үнэхээр сайхан байна. Та бүгдээсээ маш их урам авлаа. Та бүгдээсээ суралцах юм зөндөө байна. Ингээд та бүгдийгээ эрүүл энх байж, ад жаргалтай байж, сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хүсье өрөөё. За баярлалаа. Алсын ихэмсэг наранд аргадуулж өндийсэн алтай өрөвч салхинд бөөлөрж өссөн атгаг хор үгсийг сонсохгүй л гэж ургасан азгүйн тохиолоор сонсчхул бүхийж гэмээн бүгдийн сэгсэчгээд эгцрэх миний бүрхэн шаргал тарай миний бүдхэн шарлуу жараахан жаргаж чанаагүй завхны уснаас жараад оны дундуур лундалсан он дамжин дарс шиг амталдаач одоо ч гэсэн ханаагүй шимсэрлгүй миний бүрхэн шаргал тарай миний бүдхэн шарлуу мянган цагаан оддын онгон зүүд миний агсамхан шаргал тарай өнгийн бүдгэргээ халгаж халраад ойртохгүй гуйлангийн цагаан одод хязгаарч хэртэх хувьгүй олон цагаан оддон хэртэхгүй болохоор оломгүй талдаа тарайн сэвтэн гэж юу саяхан гаргасан хэрвээ тоологдох мод Монголд ургахын учир ургасан бол уссан гэдэг ийм устай гуйланда талтай одоо хоёр номоо манай нутгийн зөвлөлийн даргада гуйлангийн нутгийн зөвлөлийн даргада ачаа гэж үтсэн юм аа. Энэ гуйлангийн нутгийн зөвлөлийн дарга үнэхээр Монголд байхгүй.
одоо тийм санааг сэтжээ. Энд нутаг орныхан л урьж залдгаас биш өөр газрынхан энэ манай нутагт ажиллаж байсан юуныхан гэж энэ салбарын улсуудыг цуглуулж байсан ийм ерөөсөө урдум нь болж байгаагүй юм байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол Монголд болж байгаа цоо шин зүйл юм багдана гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Ямар нэгэн юмнаас л эхэлнэ. Тэгээд та нөхдүүдийн яриа марягч сонслоо. Үнэхээр гуйланбал интернационалч одоо тийм досгон суурин байсан шүү. Энэ бол Монголын бусад бүх газартай адилгүй. Үнэхээр онцгой байсан. Тэгээд тэнд ажиллаж байсан улс бол маш олон талын мэрэгжилтэй болдгийм аа. Талархсан сэтгэлээ юугаар илэрхийлэх бэлэг бэлгийн дээд нь ерөөсөн ном штэ. Одоо хүн амьд ах үзэгтэн 3 юм хийх ёстой гэдэг байгаа штэ. Нэг нь ном бичих ёстой гэдэг байгаа штэ. Ягаад гэвэл ном л үлдэнэ. Тийм ээ? Хийсэн бүхэн хийсэд одоо салхимт алга болно. Харин бичсэн бүхэн бол яг ингээд үлдэх учиртай. Тийм учраас энэ олон талд эрдэмтэн багш гэж яасан энэ өөрийнхөө номыг нутгийн зөвлөлд юмда барья. Хамтын амьдрал амьд судар гэдэг шүлгийг уншия. Үзэг нүдэнд чинь өвгөн үзэгднэ. Үнэлэхгүй орих юм бол үнэхээр алдна. Үдсэн дууснаас нь өвлж чадах юм бол үнэн олж чинь тэр болно. Харах мэлмээ чинь гөвшин харагдана. Хайхрахгүй хайх юм бол хачин алдна. Хэлсэн хийснээс нь хүртэж чадах юм бол хамаг аз чинь тэр болно. Үзэхэд үрчгэр, харахад хорчгор. Энэ өвгөд эмгэдэд эрдэм бий. Өвлж яваад ашиглаж чадах юм бол үнэт эрдэн тэр болно. Ахмадын амьдрал амьд судар алдаж болохгүй өв соёл. Үнэхээр тийм байхгүй юу? За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийг одоо бэлтгэж за өнөөдрийн энд сууж байгаа алдар гавьяатай эрхэм хүмүүсийг өнөөдрийн нэг дор цуглуулахад өөрийн одоо итгэвч сэтгэлээ гаргасан за гуулын тусганы нутгийн зөвлөлийн дарга Долгормаа гэгчтэй гүн талархал илэрхийлье. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Тийм ээ, өнөөдрийн гайхалтай сайхан өдөр бид бүхний урилгыг хүлээн авч энэхүү нэвтрүүлэгт оролцсон эрхэм хүндэт азаа буурлууд гавьяатууд, төрийн шагналтууд та бүхэндээ аз жаргал, эрүүлийн хэн хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бид бүхний бэлтгэсэн өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Та бүхэн сар шиндийн сайхан шинлээрээ хүрээ хүрээ. Хосууд учрсан уляасан шоуй мөрөдөд авсалсан боддой минь харгый мөн